Хайртай дотны хүнээ алдсандаа гашуудан гуниглах нь жам ёсны зүйл. Тэгхгүй бол нэг л буруутай мэдрэмж төрөх үед. Учир нь нас барсан хүний таны амьдралд оруулж байсан хувь нэмэр бодит утгаараа дуусгар болж байна шүү дээ. Гэхдээ тэдний таны амьдралд авчирсан зүйлс үнэн хэрэгтээ дуусгар болоогүй. Нэгэн хүн хэлэхдээ амьдралын сайхан дурсамжууд нь ирэг дээр гялалзах үнэт эрдэнэс болон бидний амьдралд үлддэг гэжээ. Тэнгисийн эрэгээр хисаа түүх дуртай хүүхдүүд шиг бид ч бас амьдралынхаа сайн сайхнаас үзэгсэлэнтэй түүхүүдийг цуглуулж чадна. Бид хайртай хүнээ алдсандаа гашуудахын зэрэгцээ. Тэдний амьдрсан амьдралыг ч бас баярлан дурсан санах хэрэгтэй. Тэд амьдралын салхинд алга болохгүй жинхэнэ эрдэнэсүүдийг бидэнд үлдээсэн байдаг. Жишээлбэл өнөөдрийн намайг бий болгоход нөлөөсөн тэр хүний хувь нэмэр. Тэр хүний бусдад зориулдаг байсан бэлэг авьяас. Биднийг одоо ч инээлгдэг инээмсэглэл түүх хошигнуулууд нь түүний танд болон бурханд хандсан өөрчлөгдөшгүй их хайр гэх мэт. Энэ бүхнийг хинч таны зүрх сэтгэлээс булааж чадахгүй. Илч Паул залуу удирдагч Тимотиг үргэлж зоригжуулдаг байсан. Тэрээр чамд би жинхэнэ итгэлийг дурсан бодоход энэ нь анх чиний эмэг их Лой их юуник нарт байсан бөгөөд чамд ч би гэдэгт итгэж байна гэж бичсэн байдаг. Паул Тимотийн амьдралд эмээ ээж хоёрын нь оруулсан итгэлийн үрийг дурссан байна. Тэр итгэл үе удмаар дамжин Тимотийн зүрхэнд ч оршиж байгаа гэдэгт бат итгэсэн. Хэрвээ та сайхан хайртай хүнээ алдсан бол тэр онцгой хүний танд үлдээсэн үнэт зүйлсийг нэг бүрчлэн дурсан. Тэднийг зүрх сэтгэлдээ цуглуулаарай. Түүний хайрыг дурсахын зэрэгцээ. Түүний амьдралд үлдээсэн бүхэнд нь талархаарай. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг